За өдрийн мэнд хүргэе. За би бас хууль санаачлагчдын нэг байгаа. Тийм учраас одоо асуулт асуухгүй үг хэлье гэж бодож байна. За энэ нь бол яг цагаан улсмаас хууль дэмжиж байгаа. Гишүүд бас хэлж байна. Энд нэг нэгдсэн эрх зүйн орчин бас бүрдүүлж байгаа гэдгээр их онцлогтой байна. За өмнө нь бол тусдаа одоо гэр бүл нийгмийн хамгааллын яам, за боловсролын яам, эрүүл мэндийн яам гэдэг тусдаа за хууль зүйн яам гэдэг ингээд тусдаа хуулиудаас нэг энд бас нэгтгэж оруулж ирж байгаагаар онцлогтой байна уу. Тэгэд одоо хууль санаачлагчийн танилцуулсан сая нэг стандарт, нэг хууль эрх зүйн орчинтой байлгая гэж байгаа нь маш ачааллтай гэж үзэж байна. Тэгээд миний хувьд бол яг боловсролын салбарын хүний хувьд сая тэр 978 одоо сургуулийн нийгмийн ажилтны байдаг гэсэн тоо хэлж байна. Тэгэхээр энэ хүмүүсийг сургуулийн нийгмийн ажилтны асуудлыг бид одоо өөр өшөө нарийн одоо агуулга талаас нь одоо сургуульд бол одоо багш нар гэж байна. За физикийн багш маань ингээд 4 жилд бэлтгэдээд гарахад нөгөө заах агуулга хөтөлбөр юм их ойлгомжтой тэр чиглэлээр ингээд бэлтгэдээд ингээд гарч ирдэг. За нийгмийн ажилтан гэдэг маань өөрөө шин байгаа. За би одоо олон сургуулийг ингээд тойроод явдаг. Тэгээ сургуулийн одоо бодлогот бол их чухал байгаа. Сургуульчин бол одоо зөвхөн мэдлэг олгодог, тэ шинжлэх ухааны мэдлэг олгоод ингээд гаргаад байдаг ийм асуудал бол одоо байж болохгүй. Бид нар одоо цогцоор нь хөтөлбөрөө авч үзэх ёстой. Цогцоор нь гэдэг дотор бол төлөвшлийн бодлогыг авч үзэх ёстой. Хуучин бол одоо хүмүүжлийн эрхлэгч нар гэж байдаг шиг нийгмийн ажилтнууд бол одоо тийм үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр зарим гарч ирсэн нийгмийн ажилтнуудтай ярилцаад ингэ байж хахад одоо хүүхэд хамгаалч гэдэг юм уу, эсвэл зөвхөн нэг талаа барьдаг, хүүхэд хөгжилч гэдэг нэг талаа бариад байгаа. Тэгэхээр нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан гэдэг бол сургуулийн удирдах ажилтан байх ёстой. Сургуульд захирал байна. За тэгээ сургалтын бодлогыг барьдаг сургалтын менежер байгаа бол тэр төлөвшил, хандлага, хүмүүжлийн асуудлыг барьдаг одоо нийгмийн ажилтнууд байна. Тэгээ энэ талаас нь тэр ихтэй сургуульд бэлтгээд гаргаж байгаа хөтөлбөр нь тэгээ буцаад сургууль дээр ирээд ажиллах ажлынх нь агуулгатай одоо нэг сургууль дээр ерөнхий боловсролын сургууль дээр заадаг хичээлийн агуулгатай дээд сургуулийн хөтөлбөр нь уялдчээ гэдэг талаас нь ингээд цогцоор нь авч үзэх. Танаас одоо нэг асуудлыг ингээд барьж үзэхгүй байх тал дээр нь бид нар бас одоо боловсролын байгууллагуудаа бас ингэж хамтарт нэгдэж байх хэрэгтэй байна гэдэг тал дээр би тэр салбар хоорондын уялдаа, хөтөлбөрийн уялдаа, за тэгээ энэ дээр бас энэ хуулийн нэг онцлог нь мэргэжлийн холбоог их тодорхой гаргаж өгж байгаа нэг сайшаалтай хууль болж байгаа гэдгийг хэлэх байна. За хүлээ. За түрүүн Чин бүрэн гишүүн бас маш чухал